За өнөөдрийн бичлэгт оюутан залуучуудаа зориулаад хэрхэн ажилд орох вэ? Ер нь оюутан байхдаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэсэн дээр нь 10 тийм товч тодорхой зөвлөмж өгөх гэсэн юм аа. За хамгийн түрүүнд бол ажлын хайлтыг аль болох эрт эхлүүлэх хэрэгтэй. Тэгэхээр дөрөвдүгээр курсээ төгсчөөд ажлаа хайх юм бол ер нь оройтсон байдаг. Тийм учраас аль болох эртхэн эхлээд болж өгвөл нэгдүгээр курсээс эхлээд хайвал чи өөрийнхөө хэрхэн ямар түвшинд байгааг анзаарна. За дээр нь ингээд чи эрт хэлснээр зах зээлийн хувьд чиний чадвар хэрхэн түвшинд байгааг бол бас сайн анзаарна. Дээр нь бол ямар ур чадвар хайж байгаа, ямар ур чадварыг бол мэдэх ёстой вэ гэдгийг бол аль болох эрт эхлүүл илүү дуршиж суугаад явандаа сайжрах юм аа. За хоёрт нь болохоор сургуулийн career fair гэж болдог. Их сургууль, гадаадын сургуулиудад бол энэ яадаг вэ гэхээр career fair-т тэр сургуулийн кампуст ойрхон байгаа компаниуд тэр сургууль дээр нэрээд тэгээд хүүхдүүдийг шууд ярилцлаганд авах тийм ажлын өдөрлөг маягийн ивент болдог. За энэхүү өдөрлөгөөр чи хэрвээ өөрийгөө харуулж, өөрийгөө танилцуулж чадах юм бол чихэн яриачин болвол ингээд дараа дараагийн гоё том боломж руу хөдлөх тийм боломжтой. Би болохоор бас анх яг 2 дугаар курстэй career fair дээр очиод нэг даатгалын компанид бол дадлын ажлыг эхлүүлжсэн. Тэгээд манай сургуулиас нэг 20 хүүхэд яг ярилцлаганд ороод 2хан хүүхдийн явал тэр 100 дадлын ажил авч ирсэн учраас яг иймэрхүү төрлийн боломжуудыг бол аягүй сайн ашиглах хэрэгтэй юм аа. За гуравт нь болохоор networking маш чухал. Зөвхөн ингээд онлайнаар аппликейшн бүглөөд явуулахаас илүүтэйгээр яг нүнүүрээ хараад хүмүүстэй ингээд холбоо барих, холбоо тогтоох нь илүү чухал юм аа. Яг тэгэхээр ингээд recruiter байна уу? Тэр сургуулийг төгссөн хүн байна уу? Танаа багш байна уу те? Эсвэл танаа дээдлийн курсын оюутнууд байна уу? Энэ бүхэн чинь бүгдээрээ ингээд чамд зааж зөвлөх боломжтой хүмүүсийн нэг юм аа. Тийм учраас тэр хүмүүстэйгээ аягүй сайн networking үүсгэх хэрэгтэй. За мэдээж тэгээ сургуулийнхаа advisor юм уу те? Counselor-тай ярихаас илүүтэйгээр төгсөх курсынхаа оюутнуудтайгаа илүү харилцаатай байх юм бол энэ хүмүүс чинь болвол яг ажлаа хайж байгаа, эсвэл ажилдаа орцсон тийм хүмүүс байдаг учраас энэ хүүхдүүдээс бол Яванда туршлага хуваалцах, за тэгээд referral програмд орох ч юм уу тиймэрхүү боломжууд гарах учраас айгүй сайн networking үүсгэх хэрэгтэй юм аа. За дөрөвт нь болохоор өмнөх зөвлөмжүүдтэй маш хамаатай career fair дээр очих ч юм уу, хүнтэй танилцахын тулд чиний resume, CV, LinkedIn ч юм уу маш гоё цэвэрхэн, тодорхой ойлгомжтой, чиний амжилтуудыг харуулсан тийм байх хэрэгтэй. Яг ингээд recruiter ч юм уу ямар нэгэн хүнтэй уулзж байгаа үед бол тэр хүмүүс бол чиний resume-г бол нэг 20-30 секунд л харах учраас яг тэр хүний анхаарлыг татаж чадах, бусдаас тийм онцгой байх тийм хэмжээний resume-тэй болох хэрэгтэй. Тэрнээр аягүй сайн эртхэн эхлээд тэрийг засаад ингээд сайжруулад явах хэрэгтэй. Энэ болохоор ямар нэгэн ажлын байрлал аппликейшн явуулж байгаа үед бол referral програм гэдэг зүйлийг аягүй сайн мэддэг байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр сүүлийн 5-10 жилд бол өмнө нь бол тийм ээ цаасан resume гар аргаар ингэж ажлын байранд ажлынхаа юмыг олдог байсан болвол одоо яадаг вэ гэхээр аль хэзээ тэр компанид ажилладаг хүнээс referral буюу recommendation тэр хүнийг ажилд аваач гэсэн тийм тусламжийн маягаар ажилд их ордог болсон байгаа. Тэгэхээр хамгийн эхний нэг тэр ярилцлаганд орчоод дараагийнхаа шатанд тэнцэхийн тулд бусад хүмүүсээс ингээд онцгой эсвэл төрөнд ингээд байхын тулд бол referral програмаар ингэж эхний шатуудыг хурдан авах боломжтой. Тийм учраас өмнө хэлсэн networking маш чухал. Холбоо үүсгэх, хүмүүстэй танилцах, мэргэжлийн хүмүүстэй сайн танилцах дээдлийнхаа курсын оюутнуудтай сайн танилцах. Тийм боломжуудыг аягүй сайн хараа. 6-т нь болохоор дадлгийнхаа ажилд орчоод дадлгийнхаа ажлыг бол full time offer буюу үндсэн ажилтан болох хэрэгтэй. За үүн дээр бол юун дээр анхаарах вэ гэхээр чи бусад дадлгын оюутнуудаас юугаараа ялгарх вэ? Юугаар онцгой байх вэ тэр компани чи ямар илүү үр дагавар авчиж байгаа вэ гэдгийг аягүй сайн бодож тодорхойлох хэрэгтэй. Тийм учраас чи юуны төрөнд бол идэвхтэй байх хэрэгтэй. За сайн асуултууд асуух хэрэгтэй. Тэгээд хүсэж байгаа хүлээцээс нь илүү давж ажиллах тийм өөрийн гэсэн эрдэм зэзэлтэй аягүй сайн шаргуу байх хэрэгтэй. Тэгжиж чи дадлгын ажлаас full time offer болох боломж нь аягүй өсөх учраас тэрэн дээр аягүй сайн анхаараарай.
За долоод нь болохоор чи том өрөөдөд гэхдээ багаас эхлэрээ гэж зөвлөж байна. Шууд ингээд чи мөрөөдлийнхөө компанид орж чадахгүй байсан ч гэсэн ямар нэгэн дадлагын ажлаа эхлүүлэх ч юм уу, ямар нэгэн төсөл дээр ажиллах ч юм уу. За эсвэл сургууль дээр ямар нэг ажил хийх юм бол эн чинь бол ерөнхийдөө чиний эхлэл. Тэгээ явандаа сайжраад явах учраас бүхий л одоо дуршлаг бол үн цэнтэй. Тэгэхээр болж өгвөл эртхэн эхлэрээ. Одоо миний хамгийн түрүүнд хэлсэн зөвлөмжийг аягүй сайн дагаарай. За 8-т. За ингээд ямар нэгэн ажлын ярьцлага дадлагын одоо ярилцлаганд орж байгаа бол тгийгээ бити зогсоогоорой. Хэрвээ чи ингээд 2 3 давнаа. За 2 3-аас бити хэл зарим хүмүүс бол маш олон удаа ундаг 20-с дээш 100-аас дээш. Одоо бол ажлын ялангуяа ажлын маркет айгүй хэцүү байгаа үед бол rejection гэдэг бол айгүй тийм хүн болгонд байдаг зүйл. Тэгэхээр тэн дээр ингээд санаа зовоод байхгүйгээр илүү одоо тэрнээсээ яаж суралцах вэ? Алдаанаас суралцаад яаж сайжрах вэ? Энэ бүхэн чинь ерөөсөө практик ингээд дуршлаг ингээд сууж байна л гэсэн үг. Өөрийгөө бусдад харьцуулахгүйгээр би одоо өчигдрийн өөрөөсөө хэрэг сайжирсан байна вэ гэдэг дээр л аягүй сайн анхаарал явах хэрэгтэй болов гэж бодож байна. За 9 нь болохоор за дуршлаг бол алт тийм ээ. За чиний одоо сургуулийн дүн GPA сайн байж болно. Тэгвэл яг тэр компаниудын хайж байгаа зүйл нь бол чи яг юу хийсэн бэ гэдэг дээр анхаарч байгаа. Илүү одоо анхаардаг болсон байгаа. Тэгэхээр чиний одоо дадлагын ажил юу байсан бэ? Чи research хийсэн үү? Сургууль дээр ямар ажил хийсэн бэ? За сургуулийн ямар нэгэн одоо сургуулийн ямар нэгэн клубын тэргүүлэгч тэргүүн байсан уу? За ямар нэгэн волонтер ажил хийсэн үү те? Энэ бүхэн чинь бол одоо чиний үн цэнийг бол өсгөж байгаа. Тэгэхээр бусад одоо чамтай өрсөлдөж байгаа хүмүүсээс чи одоо цагаа хэрхэн зөв өнгөрүүлэх вэ? Хэрхэн өөрийгөө хөгжүүлэх вэ гэдэг дээр аягүй сайн анхаараарай. 10 нь болохоор хичээлийн сонголт ч юм уу үзэж байгаа хичээлээ болвол тийм айл болох практик хичээл авах хэрэгтэй. Яг тэгэхээр одоо миний бодлоор бол сүүлийн үед багш нар бол за нэг 10 20 жил 30 жил болсон ч юм уу материал нь өөрчлөгдөв. За айгүй фундаментал ч юм уу theoretical юм аягүй их заадаг. Одоо тэр маань бол одоо ажил хайл дээр бол аягүй өөр болж байгаа. Ягаад тэгэхээр дөнгөж одоо анхан шатны төвшний ажлын байр дээр бол доор хаяж 3 жилийн туршлага ч юм уу 5 жилийн туршлагатай байх ёстой хэмжээний одоо тийм шаардлагыг тавиад эхэлсэн байгаа. Тийм учраас чи тэр одоо туршлагыг болвол оюутан байхдаа олж авах нь бол хамгийн чухал учраас практиктай яг лабораторитой ч юм уу багш нь айгүй тийм research сайтай багш нь ингээд чамайг айгүй сайн challenge хийдэг чамайг сорьдог тийм их одоо хичээлүүдийг сонгож аваарай тийм ээ зөвхөн одоо диплом авахын тулд бол ингээд амрын хичээл аваад төгсөж одоо мөнгө өрөхөөс илүүтэйгээр яг ингээд оюутан байх үедээ ямар үн цэнтэй туршлага авч чадах вэ гэдгийг айгүй сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас одоо тэр ангийн syllabus за тэр багшийн өмнө гаргаж ирсэн research хуудас нөгөө research номууд ч юм уу тийм зүйлүүдийг нь аюул сан судлаарай. За ингээд овчхон бөгөөд тодорхой ингээд 10 зөвлөмж маань бол өндөрлж байна. Сүүлийн 10-аас 15 жилийн өөртөөрөө тохиолдсон зүйлээс ингээд суралцсан зөвлөмжүүд байгаа. Тийм учраас тань таалагдсан бол subscribe and like дараарай. За тэгээд чи ингээд бүгдийг бол нэг өдөр төгс хийх албагүй. Гол нь бол эртгэлээд тууштай байгаад байгаа боломжийг их үсэн ашиглаж чадах нь бол хамгийн чухал юм аа. Тэгээд том амжилтыг бол нэг том алхмаас биш айгүй олон тийм жижиг одоо зөв алхмаас бол бүрдүүлдэг юм аа. Тийм учраас ингээд танд амжилт хүсье. Баярлалаа.